Бясалгал гэж юу вэ? Суугаад ямар нэг зүйл бодох уу? Эсвэл ямар нэгийг төсөөлөх үү? Ямар нэг юм хийх юм болов уу? Үгүй гэж би хэлнэ. Яг энд буруудах гээд байдаг. Бясалгал бол хоосрох. Сайхан сонсогдож байгаа ч амархан бишээ гэж та хэлэх гэж байгаа бах. Би сэтгэлдээ байгаа бүхнийг гаргаж чадахгүй байна. Тэд өөрсдөө л сэтгэл бий болчдөг. Танд олон хүсэл, тэмүүлэл байгаа. Сэтгэлийн энэ байдлаас салж чадахгүй байна гэдэг. Тэгэхээр би яах вэ? Тийм ээ. Энд та бясалгаж чадна. Бясалгана гэдэг гямлаад эсвэл дэлхийн хаа нэг буланд бүхнээ огоорч орхиод нүдээ аниад суухын нэр биш. Та одоо цагт 100% байхын хамт амарч тайвширсан байхад бясалгал өөрөө болж байдаг. Бид яг одоод байхдаа хүчилж, чанга хатуу байдаг. Хурцдмал нөхцөлд та маш анхааралтай байдаг. Харин тайвширсан үедээ бид ихэвчлэн унтчихдаг. Сэрүүн сэргэг байдаггүй. Та тайвширсан хэрнээ сонор сэргэг сэтгэлийн төлөвийг бясалгал гэдэг.